өөрийн санаачлаар гарч ирсэнгүй. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа аялдаа хийж байгаа 500 орчим шүүгчийн нийтлэг асуудал юу вэ? Энэ зүйлсийг бас асууж өгөөч. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд байгаад дуулан асууж өгөөч гэсэн хүсэл төрсөн учраас тэр хүмүүсийг төлөөлөв бас хэдэн асуудал ярья. За 2013-аас 15 онуудын хооронд энэ тагны 96 шүүх байгууллагын тухай хуулиар шүүхийн зохион байгуулалтын ойр ойрхон буюу жил дараа нь 3 удаа орчихсон. За уг өөрчлөлтийн дагуу бол эхлээд 12 шүүгч, дараа 1 шүүгч, ингээ нийтдээ 13 шүүгч хамлахгүйгээр албан тушаалаас огцруулж ирж байгаа юм. За шүүгийг татан болгох эсвэл өөрчлөлтийн зохион байгуулалттай холбогдуулан өөр шүүгч хэмжүүлэхээс шүүгч өөрөө татгалзсан бол шүүгчийг чөлөөлнө гэж байх боловч 2013 оны 19-оор чөлөөлсөн бүх шүүгчээс саналыг аваагүй байна. Томилсон аваагүй. За томилсон шүүгчийн хараа тус байдал хангах сөрөг нөлөөтэй байна гэж. Энэ судалгааны 97. Шүүгчийн ёс зүйн ийм зөрчил гаргасан эсвэл тогтоодог субъект нь Монгол улсын хэмжээнд шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн ёс зүйн хороо болохоос биш шүүхийн ерөнхий зөвлөл биш ээ гэж байна. За энийг бас анхаарч хэлэх ёстой. 51-р зүйл зааснаар бол нэгэн томилогдсон шүүгчийг шүүгчийн ёс зүйн хорооны эсвэл шүүгчийн шийдвэрээр огцруулах эсвэл өөрийнх нь зөвшөөрлөөр шилжүүлэх ёстой гэж. За энэ дээр бол шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд бол үнэхээр одоо хангалттай ажилласан. За хууль дээр за Монгол улсын үндсэн хууль дээр 51-ийн 4 дээр 49-ийн 3 дээр шүүгчийн хараа тус шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллана гэж. За энэ бол үндсэн зорилго нь шүүгчийн хараа тус шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллана гэж. 13 шүүгчийг бол одоо яагаад томилогдоогүй вэ? Татгалцсан үндэстэй хэлээгээд Монгол улсын ерөнхийлөгчөөс шүүхийн ерөнхий зөвлөл нэг удаа шаардсан уу шаардлагагүй. Монгол улсын ерөнхийлөгчөөс шаардах хэрэгтэй байгууллага нь хуульчдын холбоо биш шүүхийн ерөнхий зөвлөлөө. Албан ёсоор шаардаач хүмүүсээс шаардаач гэхээр ерөөсөө шаардлагагүй. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүсийн одоо ёс зүй тэр дундаа хуульчаар юм уу? Хуульчаар ажилд тангар өргөж байгаа болов тангар үндэсэн болов үүнийхээ дагуу болов үндсэн зорилгоор биелүүлээч гэж хүссэн. За энийг хэд удаа хийсэн. Бичгээр бол одоо 5 6 10 ч хүрсэн байж магадгүй. Уулз хүрдээ хэлдэг. За шүүхийн ерөнхий зөвлөл бол нээлттэй үйл ажиллагаагаа явуулах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааныг би ажилд авснаас хойш 2015 оны 10 сараас хойш одоо хуралдаанаа нээлттэй явуулаач. Энэ хуралдаан дээр нээлттэй явуулаач. Одоо бид нар очиод хуульчдын холбооны гишүүдтэй үзүүлъя. Бичлэг хийгээд видео хийгээд ингээд тавья. Яаж ямар шалгуураар хүн шүүгч болоод байна вэ? Ондын шалгалтаа өгсөний дараа ямар асуулт асуучаар тэр хүн унчаад байна вэ? Хуулийн дээр нээлттэй байна гэж байгаа шүү дээ. Олонх нь ирээд олонх нь хуралдаа суугаад нээлттэй байна. Таарахаар би бичиг явуулдаг. Эхлээ бичиг явуулсан чинь танах яг тухайлан одоо энийг тодорхой хэдэн өдрийн хэдэн хугацаа гэж бичээг байна. Хизээ мэдэгдэхгүй гэдгийг бичээг байна. Тэгээд сүүлд нь бичиж байгаа. За бичээд явуулахаар хариу баг. За 4 5 удаа хуралдаан болсон. За ингээд хувь журмаар ингээд уулзаад багш нарын өрөөнд орохоор сайхан тэгэлгүй яах вэ ингэлгүй яах вэ гэдэг миний хүү наашаа суу одоо миний шайд. Дараа нь үр дүн байна. За хамгийн сүүлд Мэндэ багш өөрөө мэдж байгаа тийм ээ. Хамгийн сүүлд 12 сард шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан болохоос урд өдөр Мэндэ багштай таарсан. За таарад ийм асуудал болж байна. Ёолтын шинэ жилийн арга хэмжээ олж исэн. Хуралдаан хийцээ болохгүй дээд шүүхийн шүүгч нарын ингээд томилох шалгаруулах хэсэг асуудлаар ярьж байна гэдэгсэн. Удахгүй болохоор нь хэлнэ гэсэн. Нэгд өдөр болсон, нэгд өдөр хурал болсон байсан. Би уцтаад багшаа юу болсон бэ гэсэн. Харин би сайн мэдээгүй байж хурал болчихсон. Энэ бодит байдал. Би энэ нэгний шав юм эсвэл энэ нэгний одоо дүү сайн дүү болох гэдэг юм уу дуугаа хураагаад байж чадахгүй нэ. За энийг хэлчих гэсэн. За дараа нь
шүүгчийн хараат бус байдлыг дордуулсан ямар ч акт гаргахгүй гэж. Хуульд. За Монгол улсын ерөнхийлөгч гаргаж байна. За 4. Хуульчдын холбооны дүгнэлтийг авахгүйгээр 12 шүүгчийг томилсон. Хангахгүй. Хуульчдын холбооны зөвлөөр энэ хүн шүүгч болоход одоо хангахгүй нэр хүнд олон одоо босол зүйлээр хангахгүй байна гэж өгдөг. 12 шүүгчийг бол яасан. Манай дүгнэлтийг харгалзахгүйгээр хуралдаанаар оруулаад Монгол улсын ерөнхийлөгч 12 хүнийг тавьсан. За энэ асуудлаар авилтаа тэмцэх газар өгсөн хуульчтай холбоо. За ингээд ирэхээр ерөөсөө тэр өндөр цалинтай байна уу, өндөр даатгалтай байна уу, хараат бус байна уу? Тэр ерөөсөө хамаагүй. Өндөр цалинтай болсон шүүгч илүү хараат болчих. Ажлаа өгөө гарчих гэхээр өндөр байрны цалингийн зээлтэй болцсон, өндөр хангамжтай болцсон. Тэгээд ямар нэгэн байдлаар шүүхийн ерөнхий зөвлөл хизээ нэгэн цаг эсвэл Монгол улсын ерөнхийлөгч хизээ нэгэн цаг намайг ажлаас шалтгаангүйгээр чөлөөлчих үе гэсэн айц бүх шүүгчдийн дотор байна. Хөдөө орон нутагт явлаа, зөндөө явлаа би 18 аймгаар явлаа. Улаанбаатарт явлаа. Бүгд дотроо айцтай. Одоо энэ жил сонгуул боллоо ерөнхийлөгч гэсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтгээд бас ажлын хэсэг яригдаад. Үндсэн хуульд ямар нэгэн байдлаар 1-2 үсгийн зөрөө гарах юм бол шүүх эрх мэдэлтэй шүүхтэй холбоотой. Гарах юм бол шүүх байгуулах тухай хууль дахиад гарна. Ямар улс төрч ямар улс төрийн хүчин ерөнхийлөгч болохыг хэн ч мэднэ. Бүгд айцтай. Яагаад гэвэл Монгол улсын шүүхийн хараат бус байдал аль хэдийнэ алдагдсан. Би энэ байгууллага шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаад 4 жилээс өмнөхийг би мэдэхгүй юм үндэ. Хуучин хүмүүс харьцуулаад энэ үнэхээр сайн ажиллаж байна, энэ үнэхээр сайн ажиллаж байна гэж бол хэлж болно. Гэхдээ өнөөдөр энэ судалгаа хийсэн залуутай би санал нэг. Яагаад гэвэл зохих ёстой, байх ёстой зүйлийг бид өнөөдөр ярьж байна. Байх ёстой зүйлийг шаардж байна. Тэгэхээр их гой сайхан үг хэлээд ингээд өнгөрчмөөргүй байна. Сэтгэлээрээ хандаач, ёс зүйтэй байгаа чи. За шүүгчийн хичээл гэж. Орон нутагт очихоор хуульчтай холбооны хичээл суух ёсгүй. Энэ 3-4 аймаг гарсан. Бусд нь бол суус. Сая би дүндээ огш хэлж байгаа. Би шүүгчийн толгойд ямар нэгэн одоо юм мэдээллийг одоо шууд өгмөрг байна. Би хамгаалж чадсан, бид хамгаалж чадсан. Энэ буруу. Энэ чинь жинхэнэ хараат бус байдалд нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шийдвэр гараад ийм хичээл заана гэж тийм ээ шийдвэр гаргадаг гэж сая ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол жинхэнэ хараат бус байдал. Яагаад гэвэл шүүгч өөрөө хараат бус. Хуульчдын холбооноос очиж байгаа хичээл байна уу, хэн байна уу тэрийг сонсоод өөрөө тэр дотоод итгэлдээ энэ зөв энэ буруу гэдгийг тэр хүн өөрөө тунгааж хэрэгэ шийдэх. Түүнээс хэн нэгэн хүн очиод энэ муу хүн, энэ сайн хүн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар гарсан хүн болвол одоо зөв юм ярьдаг, бусд нь болоод яадаг гэж оюуны хувьд нь хараат бус байж болохгүй. Хараат бус байдал бол мэдлэгийн хараат бус байдлаас ихтэй. Мэдлэгийн хараат бус байдлаас. За 5 шалгуур институт нөөц чигүүрэг үдсэн эрх хэмжээ. За эрх хэмжээ гэсэн 5 шалгуур. 49-3 үндсэн хуулийн 49. Шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллана гэж. Шүүгч маргааш ажилгүй болох нөхцөл өнөөдөр байсаар жишг тогтцоод байхад бусад хараат бус байдлын энэ нөлөөлөл нь хараатын хараат бус байдал руу түлхээд байна гэдэг. Хараат бус байдал гэж харагдаад байгаа боловч үндсэн зорилго нь биелэхгүй, үндсэн зорилго нь байхгүй байгаа учраас тэр дид хэсгүүд бол хараат байх нөхцөлийг бүрдүүлэх гэдэг шүү. Хараатын хараат бус. Монгол улсын ерөнхийлөгч тавилгоос татгалцсан 13. Энэ хүмүүсийг их ашигыг хамгаалахаар шүүхийн ерөнхий зөвлөл ажил хийгээгүй. Хуульчдын холбоо энд ямар нэгэн байдлаар оролцох гээд цэвэр мэдээллийн хурал хийж үзлээ, телевизээр ярьж үзлээ, янз бүрээр ярьж үзлээ. Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөл энэ хүмүүсийн эрх ашигыг хамгаалах гээд хойноос нь явах ёстой. Үндсэн хуулийн цэцлэр авдаггүй энэ маргааны.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу шинэ хууль гарлаа гэж захиргааны шүүхт өглөө гэж дурдсан. Бас аваагүй. Монгол улсад 13 шүүх, за нэг нь хасагдсан хүн байж магадгүй сураг байна. За би өөрөө ингэ хүлэмжшил. 12 шүүгч болвол Монгол улсын иргэний эрхээ эдэлж чадахгүй байна. Үндсэн хуулиар. За энийг хэлсэн. Арчаа нээлттэй нэгэн форумын засаглалын хөтөлбөрийн менежер сая энэ судалгааны материалуудад бас нээлттэй нэгэн форумоос сүүлийн жилүүдэд дэмжигдэж хийгдсэн судалгаануудын дүнг бас дурдлаа. Тэгээд эдгээр судалгаанууд бас энэ томоохон судалгаанд хувь нэмэр болоод явж байгаад маш баяртай байна гэж бас хэлмээр байна. Тэгээд эдгээр судалгааны үр дүнг бас холбогдох байгууллагууд албан тушаалтнууд маань хүлээн зөвшөөрч байгаад нь бас талархаж байна. Нөгөөдөөр бас зарим судалгаануудын үр дүн судлаачдын талаар бас дүгнэлтүүд хэлж байгаа учраас энэ дээр бас нэг залруулга гэх юм уу хиймээр санагдлаа л да. Ялангуяа энэ шүүхийн захиргааны байгууллагын эрх хэмжээтэй холбоотой нэлээд томоохон хэмжээний бодлогын дүн шинжилгээг 2015 онд хийсэн байгаа. Шүүхийн захиргааны одоо бие даасан загварыг үнэлсэн буюу Монгол улсын хэмжээнд бодлогын одоо сонгож авсан бодлогын хувилбарыг үнэлсэн тийм судалгаа байгаа. Мөнх сайхан доктор болон саяны илтгэл тавьсан Алтан сүрх Цагаанбаяр нарын судлаач нар хийсэн байгаа. Тэгээд залуу дуршлаггүй гэдэг байдлаар судалгааны үр дүнд хандах нь бас их өрөөсгөл юм шиг санагдаад байна. Тэгээ яагаад гэвэл нээлттэй нэгэн форумын хувьд бол яг энэ чиглэлд энэ салбарт судалгаа хийдэг олон тооны бие даасан хараалт бус судлаач нарыг гаргаж ирэх томоохон зорилготойгоор энэ ажлыг хийдэг байгаа. Тэгэхээр энэ судлаачид маань тодорхой хэмжээнд яг энэ бодлогын үнэлгээний тогтсон шилэг ухааны болон бодлогын судалгааны арга зүйг ашиглаад хийж байгаа. Энэ арга зүйгээ тайлбарлсан дэлгэрэнгүй тайлан мэдээллийг бол та бүхэнд бас ингээ хүргэж хэлэлцүүлж ирсэн байгаа. Тэгэхээр энэ бүхнийг бас уншиж харсны үндсэн дээр дүгнэлт хийх нь бас зүйтэй юм шиг санагдсан. Яалтчгүй захиргааны одоо шүүхийн захиргааны хувьд бол эрх хэмжээ төвлөрсөн гэдэг нь бол олон улсын одоо харьцуулсан судалгааны үндсэндээ харагдаж байгаа. Түрүүний хэлсэн Европын олон улсуудын шүүхийн захиргааны байгууллагыг харьцуулсан хүснэгт хүртлийн хавсралтаар энэ судалгааны тайланд бол орцсон явж байгаа. Ингээ харахаар Монгол улс бол ганцхан Мексик гэдэг улстай адилхан маш олон тооны чиг үүргийг нэг дор төвлөрүүлсэн одоо захиргааны байгууллагатай байгаа. Тэгэхээр энэ бүгд дээр бас дүгнэлт хийгээд эдгээр одоо олон улсын чиг хандлага ялангуяа тэр ярьж байгаа дэвшилтэд Европын холбооны улсуудын одоо яаж тэр эрх хэмжээгээ тараасан байна вэ гэдгийг эргэж харах нь бас зүйтэй байх гэж бодож байна.